Нохоо ер нь ингээд эзнээсээ хоолоо харамлах, тоглоомоо харамлах, ясаа харамлах, өөр янз бүрийн юм харамлаад тэгээ архираад дайраад идэг эзэнлүүгээ. Тэгвэл тэрийг яаж засах талаар оръё. За тэгээд юудсан хамгийн ихний ээлжинд ер нь бол ингэж хамгаалах нь энэ нохооны байгалийн совин гэдгийг эхлээд хүлээн зөвшөөрөөд ойлгочих. Ер нь бол гэр орноо хамгаална, хашаа хороогоо хамгаална, газар нутгаа хамгаална. За тэгээд мал хуугаа хамгаална. За тэгээд хоол хүнсээ хамгаална. Өөр юу гэдэг тоглоомоо хамгаална. Тэгээ эзнээ бас хармаж хамгаална. Тэгэхээр энэ бүгдээр ерөөсөө ийм байгалийн natural instinct заннаа. За тэнгуут гол асуудал нь юу болоод байгаа гэхээр одоо би энэ хоолыг энэ нохоо маань булаах чинь надаас авах чинь гэж бодоод байгаа байхгүй. Жоох ингэж ойртох хүрэх ч юм уу. Эндээс яг гол зуршил гараад байгаа байхгүй. Би одоо энэ гөлгөндөө за би энийг чинь булаах гэх юм аа. Чи надтай зүгээр бити над руу муухай ажиллаа гэдгийг ойлгуулахын тулд яах ёстой вэ гэхээр ерөөсөө бүх юм өгөхөөсөө эхэлнэ. Би хэрвээ анх өгөхдөө чи зүгээр мэй гэдэг ингээ өгсөн болвол тэр нохоо угаасаа аашлна. Ямар ч effort одоо хичээл зүтгэл чамаас юм зөвшөөрөл permission ямар нэг юм авалгүйгээр зүгээр үнэгүй авцсан болвол энэ нохоо ч угаасаа уурлна. Тэгэхээр ерөөсөө бүх юм өгөхөөсөө эхэлнэ. Үнэгүй гэж болохгүй. Ядаж би суулгаад хүлээлгээж өгнө. Тэрнээс яг эхлээд чам руу дайрахгүй юу гэх чамааг ингэж хүлээн зөвшөөрөх гэдэг юмнууд орж байгаамаа. За тэгээд одоо би энийг авъя. Яах нь архих нь гэрээ харъя. За тэгээд ерөнхийдөө бол ингээд одоо бол гайгүй байна. Ер нь бол сая хэд хоногийн өмнө бол архих ингэх юм бол анх удаа бит хоёр контакт үүсгэж яхад байсан. Тэгээд бие хилэмжийг хараарай. Ер нь ингээд хөдөлгөөнгүй болоод тэгэл хоншоор нь ингээл окей. Арьсаа татаад ингээл ярьцаагаал ихлүүл чимээгүй болоод ингээл ирүүл ер нь бол дотроо бол мангар дургүй байгаа заяа. Гаднаа бол яг хөө ингээд тэгжиж болно. Тэгээд за яаж хийж яагаад уурлаад байгаа бол эхлээд авчин заяа. Ерөөсөө шууд өгөхгүй. Тэгээд би өгөхөөсөө өмнө эхлээд зүгээр л ингэж үзнэ. За буцаагаад авлаа. Хоёрт нь юу гэхээр команда хийлгэнэ. Суулгалаа, хэвтүүллээ, хүлээлглээ. Тэгээд за эдгээр зөвшөөрлөөр идүүлнэ. Эсвэл бол би түрүүнийх шиг хазууллаа. Одоо эндээс 50-50лаа. За яг энэ саяны жижигхэн үйлдэлээс эхлээд тавьж байгааз энэ үйлдэлээс эхлээд дараа чамаас харамлахгүй гэсэн үг байхгүй юу? Хазууллаа. Тавилаа. За сайн. Одоо эндээс намайг жоохон ч гэсэн хүндлээд эзнээ гэж хүлээн зөвшөөрөөд би харамлах хүн байна. Энэ намайг энэ хоолыг булаах гэх хүн байна. Зүгээр ингээд юу гэх юм. Тэгээд ингээд ерөнхийдөө энийг амар олон удаа ингээд зүгээр л мангар олон удаа ингээд хийгээд байвал нохоо чинь сүүлрүүгээ зүгээр анзаарна шүү дээ. Энэ надаас булааж авахгүй хүн байна. Надаар жоох юм хийх гээд байгаа юм байна. Тэгээд би тэнд нэх амар сүртэй айлсах хэрэггүй юм байна. Яг байгаль дээр гадаа байгаа шиг өөр нохоо ирээд миний хоолыг булаах гэх хүн байна гэд тиймэрхүү ойлголт авч байгаамаа. За тэгээд зөндөө олон сайн команд хийгээд түрүүнийх шиг ингээд өгж аваад хахад ерөөсөө архихгүй байгаад ингээд сайн байгаад ирвэл одоо чи яах ёстой вэ гэхээр юм идчих яхад нь ингээд илээд өгөх хэрэгтэй. Илээд зөөлөн энд тэнд нь хүрээд чихийг ингэж оролцсон ч болно. Хүүхдэр илүүлвэл бүр сайн. Тэгээд ерөнхийдөө л ийм тухтай байдлыг алдагдуулаад за одоо ингээл ирж байгааз дотроо бол ер нь жоохон дургүй байгаа. Гэхдээ би тэрийн зүгээр нормал шүү гэдэг ойлгохын тулд ингээд дахин багаагаар илээд олон удаа илээд өөр юу гэх юм. Тоохгүй болтол нь эндээ бүр сатаарж яхад нь намайг илж ийн гэдгийг тоохгүй болтол нь ингээд явах хэрэгтэй байхгүй юу? За одоо ингээд хамар нь ярьцааж ин харснаа. Хамар нь ярьцаагаал ингээд за би янзын үзье. За гих мэтлэн ясыг хоолыг ямар нэгэн байдлаар ерөөсөө ингээд шууд өгөхгүйгээр ингээд явж болох нэ. За тэгээд хамгийн сүүлийнх нь юу вэ гэхээр ерөнхийдөө чи ингэж гуйх хаалбгүй. Ерөнхийдөө чи энэний бүх аяар ингэж байх хаалбгүй. Ер нь энэ яах лэрэ над руу дайрах хэвээр. Тэгээ хоол өгж байгаа хамгийн сайн хайртай эзэн лүгөө ер нь яагаад дайрах хэвээр. Шууд
хоншоор дээр нь ч юм уу эсвэл энэ гуйн дээр нь хөнхөө ингээд цохиод тэгээд ерөнхийдөө юм жоохон чанга дуу хоолоогоор яагаад байгаа болохгүй гэд тэр хандлагаа чи ойлгуулчих. Бас бүх юмыг заавал арга ивээр үзэх албагүй. Бас амтны аратан гэдэг талаас нь одоо юу гэх юм. Бас амтан гэдэг талаас нь тэгж ойлгуулж болох байхгүй юу? Би үг хэлээр ойлголцоод би зөндөө аргаар ингээ үзээд хахад болохгүй болвол ерөөсөө л яа харамлаад байгаа гэл өндөр дуу гаргаад загна. Тэгвэл баг зарим нохоонд эффектний байдаг. Үг ойлгодгоо юм ойлгодгоо нохоонд баг тэрний эффектний байдаг. За тэгээ ерөнхийдөө ийм байлаа. Одоо би тэгээд зүгээр ингээ авах гэж үзье. За ингээд юу маань ингээд энэ гүлэг маань ерөөсөө энэ хоолыг ингэж авах бол нормал юм байна, зүгээр юм байна гэдээ ойлголт авчижээ. Тэгээд би одоо 50 идүүлээ бас зөндөө өгж аваад тахт нь ядаргаад байгаа юм шиг ингээд цалхаагаад ах хэрэггүй.